the boba shop window. I didn't think it was. Hi. Нэг шинжлэхтэй давтаа марил. Марил. Баваа. Амцтай удаан болцог байхаа дэвчлэхээр ирнэ. Нэг сайн уу? Салам. Яа, ингээд охин унтчих хоорондоор нь амжуулж бичлэгнүүд хийж байгаа. За тэгээд энэ удаагийнхаа дугаартаа бит хоёр богинохон хөнгөн нэг бас ер нь нэг хүнд бичлэг хийдэг л тийм. Бас нэг хөнгөн хөрхөн бичлэг хийхээр шийдсэн нь юу вэ гэвэл нэг нь Япон хамтлагтаа саяхан танилцсанаа та бүхэнтэй бас хуваалцъя гэж шийдсэн. За ямар нэртэй хамтлаг вэ? За энэ бол XG XG хамтлагийн юун сонирхолтой санагдаад сэтгэл татсан бэ гэхээр XG маань Япон хамтлаг. Тэгтээ англиар дуулдаг. Тэгээд Солонгос дебют хийсэн. Анхны дебют хийж гарч ирсэн хамтлаг те. Тэгээ одоо юу ч болоод байгаа юм те. Япон хамтлаг гэж хэлээд надад анх танилцуулаад клипийг нь үзүүлсэн ч гэсэндээ би ингээ Япон хамтлаг гэдэгт итгэж өгөхгүй байсараа сүлд маргааш нь өөрөө баах юм уу гэх үзэж Японоор ингээ ярьж байгаа юм сонсч иж Япон хамтлаг гэдэгт нь итгэсэн. Ханаас анх олж үзсэн бэ гэж. YouTube Music-ийн K-pop playlist-дээр ингээд заримдаа таалагдсан доонуудаа би нөгөө өөрийнхөө дуртай юм руу оруулаад яваад байдаг байхгүй. Тэгээд нэг дуун нэлээд таалагдаад. Гэтэ нэг нэр мөрнөөс хараагүй байсан. Тэгээд ингээд зүгээр ингээд сонсоод явж байгаа л сонсох нөгөө юу тоо маань нэлээд ихсээд тэр дуу. За ер нь үзье гэж бод. Ямар хамтлаг юм. Тэгээд үзсэн чинь нэг XG гэдэг хамтлаг. Тэгээ бичлэгийг үзсэн чинь нэлээд таалагдаад. Тэгээ босод дууг нь ч гэсэн сонсож үзээд за энэ нэлээд болохоо байлаа шээ гэж. Мос энэ чинь овоо гараад байна уу? Овоо гараад ирлээ гэж бодоод. Тэгээд бүр нөгөө Япон тэнгуүтээ англиар дуулдаг гэхээр бүр сонирхолтой санагдав. Японоос одоо ийм K-pop төчтөрөн орж иж байгаа мөрөг анхны хамтлаг гэж бодоод тэгээд сонирхолтой санагдав. K-pop-ийн ертөнцид ч ер нь Япон дуучид байдаг ч гэсэн тэг хамтлаг дунд нэг шиг шигтгэе ч юм уу ер нь байдаг ч тийм. Тэгсэн чинь энэ хэд ч яг хамтлагаараа бүгдээрээ Япон. Тэгээд одоо энэ орчин үеийн залуучуудаа гэж. Энд чинь Япон тэнгуутаа солонгосоор дуулна, солонгосоор бас сайн ярина. Тэг яг жоохон аялахтаа ингэсэн тий. Солонгосоор ярина. Тэнгуутаа англиар амарлаг өгүүлжээ тий. Англиар өгүүлж байгаа. Япончуудын англи хэл чинь ер нь дэлхийд алдартай тийм жоохон аялагтай гэдгээрээ бүр алдартай шүү дээ. Тэгтэл ямар ч тийм аялаггүй бүр үнэхээр кул дуулж исэн учраас вау гэж та сонссон. Би бүр албаар эсвэл бэлтгэлээ дээр гадаад англи хэлтэй газар хийгээд хэлээ сайжруулсан болов уу, дуудлагаа сайжруулсан болов уу гэж бодож байсан. Би бас эднэрийг ер нь Япон гаралтай, Япон айлын хүүхдүүд мөртлөө гадаадад өссөн охтуудыг ингээд түүж аваад тэгсэн л байх ч та тэрнээс яг Японд өссөн хүмүүсийн дуудлага бол ийм лаг байх учиргүй гэж бодсон авчиг. Ер нь бол энэ ч сурсан юм байна гэдгийг сүүлд нөгөө баримт кинонуудыг нь хальтаал таарчсан чинь хаана сурсан юм? Юунд Солонгост бэлтгэл хийгээд Японд бас бэлтгэлээд байсан байлаа. Тэгээ тэр үед л бэлтгэл. За хоёлаа хүмүүс өөрөөсөө таалагдсан нэг клип дууг нь санал болгоо хамт сонсч үзье. За тэгээ. За За миний бол анхны уусаад таалагдсан дуу нь Left Right шүү дээ. Зүүн баруун. Зүүн баруун. Нэг ал сонсч үзье. Тэгж хэлэхгүй юу? Сонсоод үзүүлье. За болт олноор анхаарлан хандуулна. Нэг санд үзэх ямар нэг хаарууд сэтгэлээ хэлж олно шүү зэ. Ингээ Япончууд гэж бодлоо тийм. Тэгэхээр яг солонгос юм шиг юм харагдав. Гэхдээ яг Японд амьдарч нөгөө Япон хүмүүсийг юм хэд нэлээд гайгүй мэддэг басных жоохон ингээд гэж харж байгаа боловч
Мэдгүй юм бол яг солонгос л гэж харах тий. Тийм, солонгос. Тэсэн анзаарахгүй бол эхлээд англи гэж мэдхгүй аа. Англи шүү дээ. Одоо цогч ирэхээс шалтгаалаад энийг ингээд бүтнээр нь тавьчлахгүй учраас наан жоохон яриад явчихвал. Наан тийм учраас наан жоохон яриад явж байгаа гэдгийг надаас ойлгоорой. Тэгээд нөгөө бүр 13 настай үеийн бичлэгнүүдийг үзсэн чинь жоохон ингээд ямар ч нөрөө бодлоо өмсгэн ингээд амар томор. Тийм өөрхөн үеийн бичлэгнүүдийг үзчихээд одоо ингээд харахаар бүрстэй. Вау, ингээд амар өөрчлөлт авсан гэхээр. Одоо бүр нэг тийм би даас амар лаглаг юм хитэж юу их юм мэддэг болсон бүр ингээд бүр боловсрцсан. Тэрхэл нэг 2000-ад оны R&B юм те. Жил мэлэл болж байгаа юм шиг байна те. Тийм. 10 хэдэн охин байж байгаа. Тэгээд тэндээсээ явсараа ингээд болоо. Билсэн юм шиг байна. За. Энд ах сонсож эхэлсэн. Сонсноор манай гэр бүлийнхэн энэ хамтлагт орсон байд юм аа. Сонсогдож байгаа. Ямар байна? Миний хөө сэтгэлээ хэлчих. Ямар санагдсан сайн бичлэг? Сэтгэл байхгүй юу? Байхгүй. За би болохоор сүүлд нөгөө гарсан дууг нь. New dance. Биш Shooting Star. Энэ. TJ. Thank God I'm flying. Зя. Сарын өмнө гарсан. Тэгээ одоо 11 сая хүн. Шууд эхэлсэн юм байна. Шууд дууны голоос хэлж байгаа шиг хэлж байна. Энэ бас надад таалагдсан. Жон тийм баарны. Жохоо унган дуртай амсэргээгээд. Тэр цаан зүгээр байшингууд нугарч юм дөө. Амар тийм клип нь амар тийм weird аастай нэг тийм сонин тийм ачаачин хөдөлгөөн ихтэй. Энэ нөгөө нэг хөөхнийг нөгөө үздэг эффект бичгийн эффект хараад байдаг хүн байдаг шүү дээ. Тэр нэг үзсэн бол яах юм бэ? Гайхах юм даа. Тэр энэ охин нөгөө англиартай. Эднийхтэй бичлэгүүд нь ер нь нэлээд өндөр сонирхолтой тий. За энэ дуу юмнийхүүд ямар санагдсан бэ? Нандад ямар санагдав? Энгийн санагдсан нөө. Жоо дүм гэж нөө. Жоо ингэ дүм гэж нөө. Жоо ингэ бүжиглэмээ санагдаж байна нөхөд. Үгүй юу. За ийм нэг хоёр дуу байлаа. Одоо энэ дуу надад бүр эхлэхдээ л ингээл яг саяных шиг вау юу вэ? Хизээ эхэлж вэ гэмээр нэг тэ эхлэлийн нэг алдсан юм шиг шууд ингээд таслаад ингээд ороод ирж байгаа. Тэнгүүд сэтгүүлч нар бид нар ч гэсэндээ янз бүрийн нийтлэл мэтлэл бичихтэй жишээ нэг иймэрхүү арга марга хөрхэн хэрэгэлдэг байхгүй ингээд нийтлэлээ шууд голоос нэхлүүлж байгаа шиг. Oh my god. Тийм тэрэн шиг ингээд бас бодсон юм. Саяны бичлэгийн чинь директорны Рима юу? DJ Gang. Яалч DJ ороод ирсэн болохоор ландаа байна те. Gang юм уу gang юм уу? Тийм тэгээ тэр нь болохоор Shooting Star-ыг бас хийхэд энэ адилхан Legend Film гэх газар байсан юм те. DJ Gang Jang юм биш үү? Солонгос юм ямарсан. Хоёлаа. 2022-2023 онд л. Тэгээ 22 оноос эхлээл явж байгаа. Одоо энэ дуунууд нь баг бүгдээрээ л тэг ингээл бүх байгаа бүх дуун л энэ 6 л. Бүгдээрээ нэлээд гоё дуунууд байсан шүү дээ. Тэг. Энэ маскара харин их таалагдаагүй. Тэг, маскара нэг жоохон girl power л хийдэ ятсан тэнгүүтээ. Утхан ч гэсэн те. Тийм. Тэгээд гişүүдийнх нь ингээ хувцаслалт, мөвцлалт дүр төрхөн нэг тийм
өөрсдөөсөө жоохон өөр юм. Одоо энэ байгаа нь илүү гоё хараг, кул, яг нэг зөгцсөн тийм харагдаад байгаа боловч эхний дуу нь бол барыг нэлээ яваагүй юм аягийн те. Маскара дээр нэг 2 дээр орж ирээд. Эхний дуун дээр тий явахад хэцүү те. Бүр ямар алдартай компани биш л те. Хэцүү л байдаг та. За хоёулаа ирэхэд танилцчиход өгöd одоо. За XG Extraordinary Gears гэдгийн төвчлэл юм байна шүү дээ. X-Gal X гэдэг чинь X-Gal гэдэг чинь эмэгтэй охин гэсэн үг шүү дээ. Солонгост байгаа Япон мембертэй international group. K-pop биш international group гэдэг байхгүй тий. Тэгээ өөрсдөө болохоор жанрыг болохоор K-pop биш R&B hip hop гэж яаж байгаа. Гэтэ ер нь бол K-pop-ийн плейлист ороод K-pop гэдэг хүмүүс мэдээд байгаа тий. 2022 онд дебютээс юм шиг байна те. Тийм байна. За энэ зүүн талаас Harvey, Maya, энэ өгүүлбэр Maya юм те. Тийм ээ. Hinata байна. Энэ Jury чи нөгөө дуулаад байгаа гитэн юм шиг шүү дээ. Дуулаад байдаг. Тийм, Jury би Jury-тэй андарчлаа. Гэдэг. Тэгээд Hinata-г нь бол амарсан те. Hinata нэг амир өрөмттэй бас. Тэгээ 2017 оноос ахуулаад дебют хийх бэлдсэн гэж байна уу? За. Энэ дээр байсан. Тийм. Prepare 2017-оос хойш дебют хийхээр бэлдсэн. 2022 оны 3 сарын 18-нд TB-д дебютээ хийсэн. 3 сарын 18-нд. Шүтэн бишгсэн нэр нь Alphas. Вау. Гэдэг нэртэй байна. За. Хамгийн ихнийх нь Jury. Нэр нь уусаа Jury юм биш үү? Saya Jury. Юм канжитэй мэн тий. Тийм ээ. 2002 оны 6 сард байсан. 21-т. 2002 оны хүүхэд бахны. За, толгойлогч. 158 см гэж дөө. Тэгээ ер нь бүгдээрээ л юмх бах туу тий. За, Канагава төрсөн анхны мембер гэж тий илчилсэн. Илчлэгдсэн. 1 сарын 29-нд наахтай эхний гишүүнээр танилцуулагдсан юм байна. 15 настай фэшн модель хийжсэн гэдэг чинь те. Сноубордоор хичээлдэг. Тэгээ дээрэс нь скейтборд. Мэдээж сноуборд чадж байгаа юм чи скейтбордоос чаддаг шүү дээ. Тэ. 3 наснаас хойш тоглосон яасан гэж те. Тэгвэл бид 12 настайдаа про болоод тэмцээнд төрүүлж байсан юм шүү дээ те. Зөндөө олон тэмцээнд төрүүлж байсан гэж те. За энэ нөгөө чиса. Кондо чиса. Өөртөөхөө нэрээр л явж байгаа юм те. Тийм байна. За нэг идэж гэж. Бас 2002 оны. Нэр нь бол энэ шууд Пирагана орон тийм. За Осагад төрсөн. Хоолоогоороо танигдсан. Намын амар шитэмжтэй тий. Рол модель гэдэг ч одоо үлгэрэлдэг хүн их юм уу тий. Ер нь стилэн төстэй юм шүү дээ. Дуучин баг. Та тийм ээ дуучин. За тэнгуүта өмнө нь болохоор Kansai Collection Entertainment жүжигчээ хийжсэн юм тийм байна. Селфи авах. Селфи авах хоббитэй. Нөрөө бодтоолох хоббитэй. Саб дээр гинэ. Дэд ахлах. Энэ Hinata. За Hinata-гийн юу бол баг. Бас Hinata. Тийм ээ. 2002 Hinata. Өндөр лаунаад. Өндөр юу? Энд чинь нэг харин дээр юм баг шүү дээ. Энэ улаан нь харж байна. Нэг нь fish sausage. Наах ичл. Sausage глаа ийцсэн. Юу вэ? Одоо нэг сайн хийж чаддаг. Тэ? Main dancer sub vocalist юм байна те. За Nagoya-гийн уугуул. Aichi Nagoya. Тэ. 4 дахь мембер. Чи хагас юм те? Тийм штэ. Хагас Япон хагас. Хагас Япон хагас Солонгос юм байна Hinata. Дуртай аним Haikyuu. Зарим дуртай аним. YG даах юу бэлтгэл хийжсэн гэсэн тийм. Яриа. Төвнөөс хэмдэггүй. Soul болон Madonna рол модель юм байна. Сайн зурдаг. Энэ Kimani SCA гэдэг хүмүүсийг сонсдгоо. За энэ Haru гэдэг нэлээ. За манай Haru ч жоохон холцтой хаа тий.
Harvey тийм баха. Ер нь бол хүмүүс орой хамгийн эхлээл хамгийн сайн анзаардаг энэ тэгээ жюрийн хоёр л багтаа. Хоолойн ч гэсэн бүр амар тийм шал өөртэй. Оо, окей. Amy Janet Harvey. 160. Энд чинь хамгийн өндөр нэм шүү дээ. 2 см-оор өндөр юм байна. Австрали, Японы ирлээс юм байна те. Ийм unicorn-ы эможитэй тийм. Өөрийгөө илэрхийлдэг маяг юм те. Токиод ирсэн. Аав нь Австрали, ээж нь Япон. Одоо өсний стил нь 2 понитай. Энтэйгээ нэлээ юм тоглолт моголтод дандаа орд юм байна. 2. Ийм үү? Ийм биш үү? Ингэж байх тартай юм байна. Зөв. Тийм. UFO-д итгэдэг гинэ. Wow girl модель хийдэг байсан гэж байна те. Тийм. Би энэ талаар сонсч байсан. Юунд орж ирэхээс хамтлагт орж ирэхээс өмнө модель хийдэг байсан. Тэгээд бусад охтууд нь Харвиг анхаарангуудаа вау. Энэ нөгөө модель хийдэг зурц мурт гардаг охин биш те гэд тэгж харж байсан гэсэн. Тэгэхээр өмнө нь карьер эхэлсэн байсан охин юм байлээ. Тэгээ өмнө нь одоо энэ эднийг ингээ бүрдүүлсэн газрын бүжгийн багийн шорт хэд байсан юм байна. Нилийн нарийнхан олоотой тий. За Жюрия. Вау. Уэда Жюрия. Гол 2004 он болчихлоо. Main vocal синчмөр хамгийн төлжиж гэнэ юм шүү дээ. Яа өндөр нь байхгүй. Жим байхгүй. За эможи нь болохоор бавга. Асакат ирсэн. Хоолн гоёо гэж тий. Өмнө бас айдл гөрөөтэйсэн юм тий. Amore Carina. Тэндээс 2015 онд төгссөн юм байна. Тэрийг Nintendo 3D-ийн тоглоом Chayo Irasto Kura 11 настай реклам тоглоод Жюрия. Маска гавсан. Яа, дуудлага маска тий. Мая. За Мая, Кавачи Мая. 156 см. За нэг хэсэг паузлоо. За түр завсарлаа. Хаалга тогшоод охин уйлаад. Маян бар хамгийн баанаас тарсан тий. Кавачи Мая. Бүгдээрээ л нэрээр яваад. Энэ бол хамгийн жижиг нь бол тарлаа. Нохооны эможид. 2017 онд Tokyo Girls audition хийсэн тий. Энэ нэг англи хэлэндээ сайн шүү дээ тий. Англи солонгос хэлэндээ бас сайн гэсэн. Яа, Kokona. Akiyama Kokona. Угс нэр нь. Би гэсэн жоохон stage name юм байх чадсан шүү. Хамгийн баг нь бол тарсаар. Энэ болохоор 2005 оны 12 сар. Бараг 2006 он тийм байна. Үндсэн рэпер Tiny Show хамгийн баг нь ACC гэдэг project group-ийн гишүүн байсан гэж тийм. IBX Artist Academy-ийн сурагч 2018 оны Kira Chale audition дууныхан төрүүлсэн. Баримц киног үзчихсэн чинь Kokona Chan гэдэг 13 настай байсан байгаа байхгүй юу? Тэд нарыг дөнгөж бэлтгэлээ хийж байгаа үед нь. Тэгээ бүр жоохон охин тэгтээ ингээ өөртөө амар ихтэй. Бэлтгэлээ хийж ахт ингээ ранглаад тэмлэрстэй хэр сайн байгааг ингээ шалгаал бүжгэн дээр хэр байна, рэпин хэр байна, вокал ихтэй ямархуу байна гэл тэнгуут ингээл ранкараа дандаа өндөрт ингээ гарч явдаг. Хүмүүсийн хүсдэг нь болохоор жоохон нэг юм кавай нэг тийм хөөрхөн ээлдэг, сайн экспресс өөрийгөө хийдэг тийм байдаг бол Kokona-гийн ерөнхий юм нэг байж байгаа нь болохоор тийм шулуухан нэг тэгэж амар инээж үнэгээл тэгээд идэггүй тэгэл. Дуун дээрээс нэг тийм хөөгөн мөхтэй байсан шүү дээ. Тэр жоохон cute гэх юм бол тэр shooting star л юм да тий эдрийн. Cute тэнгуүтэй одоо тийм hard хоёрыг холилцсон. Тэгээд дундуур ингээд bridge нэмэр аваа гэсэн тий. Тийм бисэн тий. Тэний стил нь бас байгаа. Стил нь яг ингээд харахад солонгос юм шиг мөртлөө дундуур нь яалтчгүй манай Японы нэг тийм няня. Энэ дэстиг Япон. Сонирхолтой таад юундээс YouTube-с клип мэлээ хувцсыг нь хараад үзээрэй. Тэгээ ер нь л бүгдээрээ юм өвтгш тийм байгаагүй юм байна лээ. Тэгэл уйлал би энийгээ ч чадсангүй тэрийгээ чадсангүй энэ юу ямархуу юм хүмүүсээс танилцуулчихвал те XG-ийн тийм биш 50 цаг маг юм байна те. Тэгээд нэрийн юм продюсер нь Simon гэдэг юм. Тийм энэ залуус нэг дуун дээр 8 оролцсон юм л шүү дээ бүр
Бараг үхэлээ миний хит юм шиг шүү дээ. Энэ Саймон гэж залуу нь солонгос юм өөрөө. Тэгээ японоор яриад юм. Солонгос юм шиг л. Солонгосоор бол амар юу вэ? Японоор тэнгүүд жоохон ингээд дэжгүүд тоо тэгтээ жоохон юутай ярьж. Саймон гэж таагаад үзтээ энэ ямар зал хаах юм. Энэ чинь DMNT-ийн энэ группийн гишүүн юм байна тийм ээ Саймон. Тэгээд This Inati Jisoo Daniel Dongin Simon. Окей. Угсаа өөрөө амар залуухан мөртлөө тэг амар лаглаг зөвлөгөө өгсөн юм аа. Тэгвэл өөрөө халуун тогоонд нь орж чанагдаж явсан юм. Ийм үзэсгэлэнтэйгээр тэгэж явахгүй хэвтэхгүй. Энэ сонсчээсэн болохоос нэг амар сонсдгоо л байсан. Үсний юм байхгүй юу? Нэлээд чухал шийдэлтэй лагтай шүү дээ. Хэдэн 11 жилийн өмнө хэвчээсэн шүү дээ. За. Яа. 86. Оо за бай. Америкт төрсэн шүү дээ. Сиэтл. Хагас Япон хагас тийм биш хагас солонгос. Тэгээд Англи Япон. Түүнээс л ийм санаа гарсан юм байна штэ. Тэ? Окей. Биши. За. Диа. Ийм амтлыг өнөөдөр танилцууллаа. Өөрсдөө ч гэсэндээ жоохон илүү сайн танилцлаа. Зараа бас 2 биш 5 6хан дуутай. Тийм 6 дуутай. Бүгдээр ер нь хөвчлэн ой доонуудтай юм байлаа. Тийм, хөвчлэн. Маскаранс нь ер нь хүмүүс нэлээд олон хүн таалагдах бах тий. Тийм баг. За ингээд оройнхоо хоолыг хийж идээ да. Баах төм бөмөн л юм байна. Ажлууд энэгээр хүлээгээд байж байна. Энэ одоо өөрссөн. Энэ одоо цаа өөрсдөглийн харцсан тий. Яндаа зил юм байна да. За баяртай. Баярлалаа. Бай. Сайнараа.